Today I want to update the world. Приветствую всех граждан нашей великой Родины. 坚持落实发展议程。 Гол асуудал нь геополитик болцоод байгааг анзаарахгүй байж болохоогүй байна. За их үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Америкийн эцэг улсын нийслэл Вашингтон DC хотоос бэлтгэрэгдэг Geo улс төр нэвтрүүлгийн шинэ дугаарыг эхлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийнхаа дугаараар бид Орос улбаны улсын хөрш зэрэгэлтэй орнуудад явуулдаг гадаад бодлого геополитикийн талаар та бүхэндээ хүргэе гэж бодож байгаа. За та бүхэн одоо манай нэвтрүүлгийг үзснээр Орос улбаны улс ямар бодлого хөрш зэрэгэлтэй орнуудад явуулдаг байгаа. За ер нь Орос улбаны улсын гадаад бодлогот энэ НАТОгийн бодлого, за Хятадын бодлого яаж нөлөөлөд байгаа. Энэ талаар та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдэх байх. За ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. За зөвлөлтийн зэвсэг түвшнийг зүүн Европоос цэргээ татан гаргах гэрээг хүйтэн дайны эцсийн өдрүүдэд Америкийн эцэг улс болон Зүйл толгойд улсын тухайн үеийн удирдагч нар хийсэн байдаг. За энэ Варшавын гэрээний төгсгөлийн цэг болсон гэж хэлж болох юм байна. За хариуд нь Америкийн эцэг улсын зүгээс НАТОг зүүн Европод дэлгэрүүлэхгүй болон Зүйл толгойд улсыг НАТОгийн гишүүн орноор бүслэхгүй байх бодлого хэрэгжүүлэхээр болсон байдаг. За хоёр гүрний хооронд үүсэт байсан хурц нөхцөл байдлыг багасгах болон харилцаагаа шин шатанд хөгжүүлэхэд гэрээний зорилго оршиж байсан. За улмаар Зүйл толгойд улсын зүүн Европоос цэргээ татан гаргаснаар тэдгээр улс орнуудад болон Зүйл толгойд улсын бүрэлдэхүүнд байсан Украин болон Прибалтик зэрэг бүсүүдэд үнцэрхэг үзэл газар авч эцсийн дүндээ Зүйл толгойд улс задран унаж олон бие даасан улс газрын зурган дээр бий болсныг та бүхэн сайн мэднэ. Энэхүү задралын дараагаар Варшавын гэрээний улсад байсан Польш, Чех, Унгар зэрэг улс НАТОгийн гишүүн орноор 1999 онд элсэж улмаар 2004 онд Словен, Словак, Болгар, Румын болон Зүйл толгойд улсын бүрэлдэхүүнд байсан Эстон, Латв зэрэг улсаар хүрээгээ тэлсэн байдаг. За 2009 онд Хорват, Албан зэрэг улсууд нэгдсэн болвол харин хамгийн сүүлд 2017 онд Монтенегро улс НАТОгийн 29 дэх гишүүн болсон байдаг. За НАТОгийн гишүүн болох хүсэлтэд өгсөн 4 улс байгаа. За үүнд Босния, Өмнөд Македон, Гүрж, Украин улс багтж байгаа. За Өмнөд Македоны хувьд бол нэрний хувьд Грек улстай асуудал үүсэт байсан тул Грек улс Македон улсыг Европын холбоо болон НАТОд эсвэлэх асуудал дээр хориг тавиад байсан юм. За харин Македон улс саяхан парламентаараа энэхүү асуудлыг хэлэлцэж өөрийнхөө улсын нэрийг Өмнөд Македон болгосноор энэхүү НАТО болон Европын холбоонд элсэх үе таалга нэгдэж байна. За Гүрж Украин улсын талаар та бүхэндээ би доор дэлгэрэнгүй илүү тайлбарлахыг хичээх болно. За энэхүү Варшавын гэрээнд багтаж байсан Польш, Чех, Унгар улсууд гадаад бодлогын чиглэл болон үндэснийхээ аюулгүй байдлын үзэл баримтлал барууны чиг хандлага руу эргэж буцалтгүй хазааж 1992 оноос эхлэн НАТОгийн гишүүн орн болохоор хөдөлж ирсэн цагаас эхлэн Орос улбаны улсын шинээр цэргийн блок бий болгохоор зорж ирсэн бөгөөд хуучин Зүйл толгойд улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудыг шинээр бий болгох блокт оруулахаар төлөвлөж ирсэн байдаг. За мөн Зүйл толгойд улс задарсны дараагаас эхлэн Хятад улс Орос улбаны улсад хил дагуух цэргийн хүчээ харилцан багасгах болон газрын маргаантай үлдсэн асуудлаа шийдвэрлэхийг удаа хүссээр ирсэн. За мөн Зүйл толгойд улсаас тасран гарсан чөлөөт орон болсон Станы улсуудад ихээхэн хэмжээний зэр зэвсэг өвлөгдөн үлдсэн тул Хятадын бас нэг санаа зовох асуудал уран гарсан байдаг. За эдгээр Станы улс орнууд Хятадын баруун хэсгээр амьдардаг уйгур үндэстэнтэй шашныг тул Хятадаас салан тусгаарлагчдад зэр зэвсэг нийлүүлэх болон Хятадын засгийн газрын бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөнийг урайлан дэмжих бий болгох зэрэгс ихээхэн болгоомжилж байсан байдаг. За Хятад улс Орос улбаны улстай болон Станы улсуудтай дээрх асуудлаар удаа уулзсны эцэст Орос улбаны улс болон Хятадын ашиг сонирхлын цэг нэгдэж 1996 онд Орос улбаны улс Хятадтай хил залгаа Казахстан, Кыргызстан, Тажикстан зэрэг 5 улс нийлэн Шанхай 5 гэсэн байгуулсан бөгөөд гол зорилго нь батлан хамгаалахын чиглэлээр хамтран ажиллах, тэгцлийг бэхжүүлэх, хил орчмын цэргийн хүчээ харилцан багасгах, хар тамхи, терроризм, салан тусгаарлагчтай хамтран тэмцэх асуудал байсан юм. За харин Хятад улс ямар нэгэн цэргийн блок бий болгох, нэгдэн орох хүсэл байгаагүй цаг юм.
За тухайн үед Хятад улс дөнгөж хөгжиж байсан бөгөөд худалдаа эдийн засгийн гол түнш Америкийн эцэг улс болон Европын холбоотой харилцаагаа муудахыг хүсэхгүй байсан. За жил болгон Шанхайн 5 уулзалдаж байгаад 2001 онд Узбекистан нэгдснээр байгууллагынхаа нэрийг солих шаардлага тулгарсан. За Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон нэрээ өөрчилсөн байдаг. За бид цэргийн блок биш гэдэгч барууныхны үздгээр цэргийн блок гэж үздэг. 2017 онд гэхэд энэхүү байгууллагт 2 шинэ гишүүн орон элсэн орсон байдаг нь шинжээчдийн гайхшлагыг төрүүлсэн байдаг. За энэ энэтхэг болон Пакистан улс юм байгаа. За энэ хоёр улс одоо тусгаар тогтнож ирсэн цагаас хойш одоо сүүлийн 70 жилийн турш газрын маргаантай явсаар ирсэн бөгөөд олон жижиг том зэвсэгт мөргөлдөөн болж байсан байдаг. За хамгийн сүүлдлэхэд саяхан одоо 7 хоногийн өмнө энэтхэг Пакистан хоёр харилцан гал нээж аль талаасаа сүнэгч онгоцнууд алдаж Пакистаны талд олзлогдоод байсан энэтхэгийн нисгчийг эргүүлэн энэтхэгт хүлээлгэн өгснөөр энэхүү байлдааны ажиллагаа арай гайгүй намжсан гэж хэлж болно. За Пакистаны тал агаарын орон зайгаа түр хаагаад байснаас болж бүс нутгаар дамжин өнгөрдөг байсан онгоцнууд чиглэлээ өөрчлөхөд хүргэж олон улсын нислэг санхүү болон аюулгүй байдалд нөлөөлж эхэлсэн байдаг. За энэ талаар та бүхэндээ илүү дэлгэрэнгүй нэвтрүүлэг хүргэж болох юм байгаа. Хэрвээ мэдээж хэрэг үзэгч та бүхэн энэ Пакистан энэтхэг хоёрын харилцааны асуудал, за геополитикийн ямархуу бэрхшээлүүд тулгардгийн энэ улсуудын талаар гэж хүсэх юм бол би энэ талаар нэвтрүүлэг бэлдэж хүргэж болно. За ингээд эргээд бүгд Оросын холбооны улсын геополитикийн асуудлыг цааш нь одоо задлан үзье гэж бодож байна. За зөвлөлт холбоот улсын одоо задрал нь өнгөрөх зууны геополитикийн аимшигт гамшиг болсон гэж 2005 онд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин дүгнсэн байдаг. За Путин коммунизмын одоо задралын талаар ингэж хэлээгүй гэж би итгэлтэй байдаг. Харин сүүлийн 300 жил одоо нутаг дэвсгэрээ тэлэх Оросын бодлого болон нөлөөллийн цаг хүрээгээ хэдхэн хоногийн дотор үгүй хийсэнд одоо харамсан энэхүү талаар хэлсэн байдаг болов уу гэж миний хувьд бодож байгаа. За Оросын холбооны улс нь энэхүү задралын дараагаар 17 дугаар зуунд эзэмшиж байсан газар нутгийнхаа нутагтаа одоо иргэн ирсэн гэж хэлж болох юм байна. За НАТОгийн тэлэлтийг яаж чадахгүй хүлээмжшөөрөхөөс одоо өөр аргагүй байдалтай байсан Оросын холбооны улсыг зочроож одоо унтаа байсан байдлыг сэргээж өгсөн үйл явдал бол яахын аргагүй 2003 оны гүржийн одоо сарнаа хувьсгал байсан бөгөөд мөн 2004 онд болсон Украинд болсон одоо оранжевый буюу улбар шар хувьсгал байсан гэж хэлж болох юм байна юм а. За үүн дээр нэмээд одоо Прибалтикийн Латв, Литв, Эстон зэрэг улсууд нь одоо НАТОгийн жинхэнэ гишүүн орон болсон Оросын холбооны улсын уур хэлэн үнэхээр одоо ихээр хүргэж хариу арга хэмжээ авахыг одоо оролдож эхэлсэн байдаг. За 20 дахь жилийн өмнө хамт нэгэн зэргийн одоо блокт багтаж үнж байхаа одоо нэг нэгэндээ андгаалж байсан хөрш орнууд одоо зэрэгэлдэх орнууд одоо нүүр нүрээ нэг нэгэндээ бууруулж НАТОгийн гишүүн одоо зарим нэгэн орн босноо нь одоо Оросын холбооны улсын бүрэлдэхүүнд байсан Прибалтикийн улсууд нэмж НАТОд элсэхээр одоо Путиний одоо толгойд юу бодогдож байсныг одоо таахад амархан баха. За Украин болон Гүрж улс НАТОд элсэн орох юм бол Оросын холбооны улсын одоо аюулгүй байдалд ихээхэн хохирол авчрах бөгөөд НАТОгийн цэргийн хүч нэгэн зэрэг одоо олон талаас Оросын холбооны улс руу довтлох дагуу эрх үүснэ гэж Оросын холбооны улс үдсээр ирсэн. За Путинд энэхүү дараалсан одоо үйл явдлууд нь одоо хөдлөх цаг болсон мэт дохио өгч ихсэн бөгөөд хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй одоо цаг алдвал Оросын холбооны улс нь баруун болон өмнөд хэсгээр ямар ч одоо хамгаалалтгүй улс болж хувирахаар байсан байдаг. За улмаар одоо жил бүхэн Германы Мюнхен хотод болдог одоо аюулгүй байдлын уулзалтан дээр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин 2007 онд нэгэн алдарт үгээ хэлсэн байдаг. За энэхүү хурлын одоо эндэр дээрээс одоо хэлэхдээ одоо дэлхийн нэгэн одоо төлөлт байх цаг хугацаа үүгээр дуусгар болгож болж байгаа. За Оросын холбооны улс нь өөрийн одоо гадаад бодлогоо хинээс ч асуухгүй хинтэй ч одоо зөвлөхгүйгээр шийдэхээ илэрхийлсэн одоо Оросын холбооны улс дахин геополитикийн гол тоглогч болж одоо гарч ирж байгаа гэдгийг дэлхийн нийтэд зарласан хэрэг болсон юм байна. За ингээд Оросын холбооны улс нь хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудтай дипломат харилцаагаа одоо өргөжүүлж бус нутагт Оросын холбооны улсын нөлөөг одоо нэмэгдүүлэх зорилт тавьж эхэлсэн байдаг.
За энэ зорилт одоо энэ хүү одоо үйл ажиллагаа бол Монголд ч бас явж ихэлсэн гэдгийг бас хэлхэн зүйтэй болов. За энэ хуучин шиг одоо шууд одоо зэвсэг одоо зэр зэвсгийн хүчээр биш харин одоо эдийн засаг, улс төр, нийгмийн оюун санаанд одоо нөлөөлөх аргаар буюу зөөлөн аргаар нөлөөнд оруулах арга юм байгаа. За үүнийг хэрэгжүүлэхийн тулд одоо Евразийн эдийн засгийн холбоо гэдгийг байгуулсан бөгөөд энэхүү холбооны ажиллах зарчим нь одоо Европ холбоотой яг ижил хэлбэрээр ажиллахаар Орос улбооны улс мэдэгдэж анх энэхүү байгууллагыг байгуулсан байдаг. За энэхүү байгууллагын түүхийг явсан зам мөрийг хараад үзэх юм бол нэг улсын одоо давуу эрхтэйгээр бүх асуудлыг шийддгийг одоо гишүүд орнууд нь удаа дараа шүүмжилсээр ирсэн байдаг. За энэхүү одоо байгууллагад Орос улбооны улс, Беларусь, Казахстан, Кыргызстан, Армени улсууд багцдаг бөгөөд энэхүү холбоог 2014 онд байгуулсан байдаг. За гол зорилго нь эдийн засгийн одоо чөлөөт худалдааг хөгжүүлэх, тээврийн нэгдсэн одоо тарифтай болгох, нэгдсэн гайлын систем бий болгох, за хөдөлмөрийн нэгдсэн бирж ажилуулах зэрэг одоо иймэрхүү харилцан ашигтай байх замаар гишүүн орнууд эдийн засгийн өрөөгөөж хүрдэж байхаар байгуулсан байдаг. За жишээ нь одоо Европын холбооны гишүүн орны иргэд одоо холбоонд багтдаг орнуудтай одоо чөлөөтэй нэгнэнд нэвтрэх одоо хөдөлмөрлөх эрх байдаг бол одоо Евразийн холбоо ийм боломж хараахан бүрдээгүй байгаа. За байгуулагдсан цагаас эхлэн одоо хүртэл одоо гишүүн орнууд нь харьцан ашигтай ажиллаж чадахгүй байгааг мэдгцээр ирсэн. За одоо асуудлыг одоо нэг нөөгүй хэлдэг одоо бэрхшээлийг шууд одоо Орос улбооны улсын ерөнхийлөгчийн нүүрлүү харж байгаа хэлж чаддаг нэгэн ерөнхийлөгч нь бол Беларусын ерөнхийлөгч Лукашенко байдаг. Жишээ нь одоо Лукашенко хамгийн сүүлийн одоо уулзалтан дээр Орос улбооны улсыг нэг талыг одоо хидэх барьсан өөрсдөө одоо давуу эрх олгосон шийдвэрүүдийг одоо ихээр шүмжилж ирсэн бөгөөд одоо Беларусын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд байнга хориг тавьж ирсэн талаар шүүмжилсэн байдаг. За мөн Беларусаар дамжин өнгөрдөг хийн түвшинд Беларусд өгөх ногд хашгийг багасгасан. За мөн одоо Беларусд баргаж дэлхийн зах зээлийн үнээр хийн нийлүүлэлтийг шүүмжилсэн байдаг. За үүний хариуд Орос улбооны улсын ерөнхийлөгч Путин бол бусад барууны орнуудтай харьцуулах юм бол Беларусь улсад Орос улбооны улс их найштайгаар хандаж ер нь үнийг бол тийм дэлхийн зах зээлийн үнээр биш харин боломжит үнээр та бүхэнд нийлүүлж байгаа гэдгийг бас хариу хэлсэн байдаг. За нөгөө талаараа Беларусь улс Орос улбооны улсыг Украинтай одоо харьцаа муудснаас хойш ялангуяа энэ Кримийн асуудлаас болоод барууны орнууд Орос улбооны улсад хориг тавьж за Орос улбооны улсад санхүү эдийн засаг одоо хөрөнгө оруулалтын нэлээд ийм хориг арга хэмжээнүүд авч эхэлснээс үүдэлтэйгээр Орос улбооны улс хориг одоо Европын холбооны улс болон Америкийн эцэс улсаас хүнсний бүтээгдэхүүн оруулах тал дээр хориг тавьсан байдаг. За үүнийг бас Беларусь улс их сэргэлэнгээр өөрсдөө ашиглаж баруун Европт одоо хийгдсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, уруулсан одоо бүтээгдэхүүнүүдийг шошхын сольж Беларусд үйлдвэрлэсэн болгож Орос руу гаргаж одоо хэмжээний ашиг олж байгаа талаар Орос улбооны улсад шүүмжилтэй хандсаар ирсэн бөгөөд ийм учраас бид нар одоо Беларусын хүнсний бүтээгдэхүүнд хаяа хориг тавьдгаа гэсэн ийм шүүмжлэлийг бас хэлсэн байдаг. Энийг бас хэлхэн зүйтэй болов уу гэж бодож байна. За харин одоо Орос улбооны улсаас хөрш зэрэгэлдэх орнуудад явуулж буй одоо гадаад бодлогыг орон орноор нь та бүхэндээ авч одоо хүргэе гэсэн бодолтой байгаа. За мэдээж хэрэг Орос улбооны улстай яг хамар доорн хамгийн ойрхон одоо Оросын том хотуудтай зэрэгэлдээ оршдог ийм Прибалтикийн 3 улс байгаа. За үүнд Литв, Латви, Эстон улс ордог. За Прибалтикийн улс оронд байгаа НАТОгийн одоо болон Америкийн эцэс улсын бөмбөгдөгч болон сүнэгч онгоцнууд Орос улбооны улсын эдийн засгийн төв одоо 2 дахь нийслэл гэдэг Санкт Петербургээс 3 минутын зайтай байршиж байгаа нь хамгийн их аюул дагуулсан хэсэг гэж Орос улбооны улсынх нь үздэг. За энэхүү Прибалтикийн улс орнуудыг одоо Балтийн тэнгис хүртэл Орос улбооны улс хянаж өөрийн одоо нөлөөнд байлгах эрмэлзэл байгаа хэдий ч эдгээр улс орн Орос улбооны улсаас эрчим хүч, газрын тос одоо хийн хараад бас байдал нь болон Оросын одоо уугуул иргэд уг орнуудад харьцангуй одоо бага тул одоо нөлөөлөх боломж бага гэж бас хэлж болох юм байна. За эрчим хүчний талаар та бүхэндээ би сая хэллээ. Орос улбооны улсаас
хамаарал багтаа гэж. За элчин хүчнээ бол энэ Прибалтикийн улс орнууд Оросоос авдаг байснаа бүгдээрээ болоод одоо Польш, Норвегиас ингээд авдаг болж байгаа. За ялангуяа энэ одоо Эстон улс бол Америкийн эцэг улсын шингэрүүлсэн хийг худалдаж авах, шингэрүүлсэн хийг өөртөө нөөцлж одоо түгээж авах юм том терминал барьж байгааг бас тав хүндэ дуулахын зүйтэй байх. Хамгийн түрүүнд улс орнуудын эрхчлөөт байдал юугаар харагддаг вэ гэвэл эдийн засгийн хамааралгүй байдал байдаг. За үүнийг бол Прибалтикийн улс орнууд өөрсдөө их сайн хэрэгжүүлж Орос улбаны улсаас ямар нэгэн байдлаар түлш эрчим хүчний талаар хараат бус байхаар ийм бодлогыг амжилттай хэрэгжүүлж ирсэн байх юм аа. За цэргийн хүчээр дайрч эзлэх хувилбар одоо байдагч НАТОгийн гишүүн орнууд бол энэ хувилбар хамгийн аюултай гэж үздэг. За Прибалтикийн улс орнууд одоо өөрсдөө Орос улбаны улсын хүчтэй одоо суртал хулгаас ард иргэдэд хамгаалахын тулд Оросын телевизийн одоо сувгуудыг хаах болон одоо 10 жилийн сургуулиудад Орос хэлний хичээл орохыг хориглож эхэлсэн байдаг. За энэ мэдээж яг нэлээд хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг. За Эстон, Латвия, Литвад байгаа Орос одоо гаралтай иргэд маань энэ талаар нэлээд олон эсэргүүцлийн чагсаал өрнүүлж одоо янз бүрийн хэлбэрээр тэмцэж ирсэн. За зарим нэгэн оронд нь одоо хэр 10 жилийн сургуулиудын хичээл ордгоор хэвээрээ байгаа. Гэхдээ ер нь бол улс орных нь одоо тухайн улс орны гол хэл бол нутгийн хэл байна гэдэг ингээ хуульд заагаад өгсөн болохоор Орос хэл бол зарим нэг сургуульд орж байгаа, зарим нэгэн сургууль орохгүй байх. За ер нь бол сургуулийн өөрсдийн үзмжээр болж байгаа, шийдэж байгаа юм асуудал болсон байдаг. За Прибалтикийн улс орнуудын талаар хөргөхөд ийм байна. За Оросын улбаны улсын батлан хамгаалахын яамны одоо нэгэн дурдсан бичигт бол Прибалтикийн улс орныг ерөөс Оросын улбаны улс 72 цагийн дотор буюу одоо 3 өдрийн дотор эзлэн авах юм хувилбар байдаг. За би түрүүний хэлсэн энэ хувилбар бол хамгийн аюултай гэж. За НАТОгийн улс орнуудын 5 дугаар зүйл ангид нь бол юу гэсэн байдаггүй л ямар нэгэн НАТОгийн улс орны аль нэгэн рүү цэргийн хүчээр дайран орох юм бол бусад НАТОгийн гишүүн орнууд тухайн орноо хамгаална гэсэн байдаг. Энэ одоо НАТОгийн хууль бол яалтчгүй Орос улбаны улсыг ийм одоо үйлдэл хийхгүй байхад хүргэж байдаг ийм нэгэн асуудал байдгаа гэдгийг хэлье. За хоёр дахь хавж үзэх улс маань бол одоо Беларусь улс. Беларусь улс харьцангуй хүн ам багтай. За 8 сая орчим хүн амтай. За гисэн хэдийч хүнсний үйлдвэрлэл, машин механизмын үйлдвэрлэл сайн хөгжсөн. За монголчууд Беларусыг одоо Белаз гэх одоо хүн даацын машинаар нь сайн мэднэ гэдгийг хэлэхэд бараг хүн бүхэн Беларусын одоо хүн даацын одоо манай Эрдэнэт явдаг том энэ машинуудаар мэднэ гэдгийг хэлэхэд болох байхаа. За Беларусь улс нь Орос улбаны улсыг одоо НАТОгийн цэргийн хүчнээс заагалж байх Оросуудын одоо хэллэгээр буфер улс байлгах зорилготой. За Орос улбаны улсаас сүүлийн 10 жилийн турш явуулсан нэгэн бодлого бол Беларусын аж үйлдвэрлэлийг бүрэн одоо Орос улбаны улсын болгох явдал байсан. За үүнийг бол 100% хэрэгжүүлсэн гэж хэлж болох юм байгаа. Орос улбаны улсын аж үйлдвэрүүд томоохон компаниуд улсынхаа дэмжлэгтэйгээр Беларусын том үйлдвэрүүдийг хувьчилж авах одоо томоохон үйлдвэрлэлийн удирдах зөвлөлд нөлөөлж чадхаар ийм болсон байгаа. За хүний эрх хэрэгчлөө хязгаарлагдмал, улс төрийн одоо хоригдол, хэлмэгдүүлэлт, сөрөг хүчин одоо чөлөөт хэвлэлийг нухчин дардаг гэж одоо барууны орнууд ихээр шүүмжилсээр Беларусыг ирсэн бөгөөд одоо Европт сүүлийн диктатор гэж ерөнхийлөгч Лукашенког үздэг байсан цаг хугацаа саяхан. За харин сүүлийн үед бол Лукашенко дэлхийн улс төрд бол өөрийнхөө нэрийг бас нэлээд дуулгаж одоо энэ Украин Оростой холбоотой энэ асуудалд гол одоо холбох үүрэг гүйцэтгэснээр Лукашенко өөрийнхөө нэр хүндийг за бас Беларусь нэр хүндийг бас дэлхийн дахинд бас гаргаад бас асуудлыг өөрийнхөө талд шийдвэрлэх болох хугацаа иймэрхүү болж байгаа. За Европ холбоо болон Америкийн эцэг улсын зүгээс одоо эдийн засгийн 20 гаруй хэмжээг бас л одоо Беларусь улсад 2004 оноос авч эхэлсэн байдаг. За хариуд нь одоо Беларусын тал Америкийн эцэг улсын элчин сайдын яамны одоо бүрэлдэхүүний тоог багасгах одоо шийдвэр гаргасан Америкийн эцэг улс өөрийн одоо Беларусь цуг элчин сайдаа эргүүлэн татсан байдаг. За өдний болтол одоо Америкийн эцэг улсын элчин сайд
Беларусь улсад байдгүй, харин хэргийг түр хамаарагч гэж хүн байдаг. За ингээд Беларусь улс нь 2004 оноос хойш худалдаа эдийн засгийн гол түнш орн нь бол Орос улбаны улс байсаар ирсэн. За 2015 онд Орос улбаны улсын цэргийн дэмжлэгтэйгээр хөрс цэргэлдэх Украин улсын Кримийн газар нутгийг Орос улбаны улсад нэгтгэсэн нь Беларусь өөрийн улс төрийн бодлогоо иргэн харахад хүрсэн гэж хэлж болох юм байна. За сүүлийн жилүүдэд Беларусь улс нь барууны орнуудтай харьцаагаа сайжруулахын шилжсүү Америкийн эцсийн улстай харилцаагаа хэвийн болгож олон талын яриа хэлцэл эхлүүлсэн байгаа. За Америкийн эцсийн улсын талд элчин сайдаа эргүүлэн томилох асуудлыг хүртэл тавьсан байдаг. За үүнийг Орос улбаны улс нь зүгээр хараад суухгүй мэдээж. Ингээд сүүлийн жилүүдэд Орос улбаны улс нь Беларусыг Орос улбаны улсын бүрэлдэхүүнд орохыг уриалж олон удаа уулзалт зохион байгуулсан байдаг. За өнгөрсөн оны сүүлээр л гэхэд энэ оны ихээр төрийн 4 хэмжээний томоохон уулзалт болоод өнгөрсөн. За хамгийн сүүлийн уулзалтын дараагаар Беларусын ерөнхийлөгч тавьсан сэтгүүлчийн Беларусь улс Орос улбаны улстай нэгдэх асуудлын талаар асуусан асуултанд Беларусын ерөнхийлөгч Лукашенко хариулахдаа бид ард түмнийхээ хүслийг даах болно. Хэрвээ ард иргэд нь эсвэл бид нэгдэж таарна гэсэн байдаг. За энэхүү асуудал дээр Лукашенко нэлээд эргэлзээтэй, нэлээд хүнд байдалтай байгаа. За Орос улбаны улс мэдээж Лукашенког шахаж байгаа. За Лукашенко заа гэж хэлж чадахгүй. Нөгөө талаасаа бол би ард түмнээс асууж энийг шийднэ гэсэн нь бол энэ цаг хугацааг нэлээд хүлээзнэх. За иймэрхүү байдалтай байгаа гэж хэлж болох юм байнамаа. За Лукашенкогийн хувьд үнэхээр хэцүү байдалтай байгаа. Европ руу харих юм бол Украинд болж байгаа асуудал яг Беларусьд болоход амархан. За Орос руу хазаачих юм бол ер нь Беларусь улс худалдаа эдийн засаг Европын холбоотой за Америкийн эцсийн улстай хийх боломжгүй ерөнхийдөө нэлээд хавчигдмал ийм байдалтай болно гэсэн үг. Ийм болохоор Беларусь улс одоогор бол ер нь бол галыг дамжих арга хэмжээл авсан байдалтай ингэж байж байгаа. За манайх нэгдэж магадгүй, нэгдэхгүй ч байж магадгүй гэж хоёр талд ингэж тоглолт хийж байгаа хэлж болох юм байна. За дараагийн улс нь бол яалтчгүй хамгийн дэлхийн халуун цэг болоод байгаа Украин улс. За Украин улс бол Орос улбаны улсыг НАТО-гоос заагалж байх буфер улс байлгах зорилготой. За хэрвээ Украин улс ямар нэгэн байдлаар 3 дахь оронтой хамтран 3 дахь орн гэдэг нь мэдээж хэрэг Америкийн эцсийн улсыг ч юм уу ингэж Оросын талынх нь үздэг баримтлалыг таавтанд хэлж байна. 3 дахь оронтой хамтран нутгийнхаа зүүн хэсгээс чигээр 700 км нэвтрэн Орос улбаны улсын газар нутгийг дайран эзэлж Казахстан хүртэлх газрыг ингэж эзэлж чадах юм бол Орос улбаны улс нь хар далаа болон Каспийн тэнгис рүү гарцгүй болохоос гадна өмнөд хэсгийн нутаг дэвсгэрээ алдах аюултай гэж үздэг. За өмнө Орос улбаны улс нь Украиныг өөрийн нөлөөнд оруулж чадах юм бол Украин баруун өмнөд хэсэг нь өндөр уулархаг Карпатын бус нутгаар хүрээлдэг учраас НАТОгийн галзрын дайралтаас хамгаалах бүс болж чадна гэж тооцоологддог байсан. Одоо ч гэсэн энэ тооцоо хിവэрэ. За Карпатын нуруу гэдэг нь бол яг Украины Европтой хилэлдэг энэхүү хэсгээр байдаг өндөр уулыг хэлж байгаа юм байна. За үүнээс тэр уулнаас хойш ингээд Орос улбаны улсын Уралын нуруу хүртэл бол тэгш газар байдаг тул Орос улбаны улс энэхүү Украиныг ямар ч хүчээр Украиныг НАТОгийн гишүүн орн болгохгүй гэсэн бодол нь бол байдаг. Ягаад гэвэл би хэлж байна Карпатын нуруугаас хойш бол НАТОгийн цэрэг бол ерөөсөө сайхан тал нутгаар дайрсараад Москва Оросын төв хэсгийг эзлэхэд хамгийн товтлох боломжийн ийм сайхан газар гэж тооцогддог. За Украин улс НАТОгийн гишүүн болон Европын холбооны улс болохгүй тул улс төр санхүү эдийн засаг эрчим хүч болон Крим дахь цэргийн анги нэгтгэлээс ахуулаад дарамтлах хөшөөргүүд олон байгаа гэж хэлж болно. За ялангуяа Кримийг сүүлд бол нэгтгэн авсанаас хойш олон улсын ажиглагчдын дүгнж байгаа Кримийн бүс нутгийг болвол цэвэр Оросын цэргийн томоохон ухаан болгож байгаа гэж байгаа. За ямар ч үсэн Кримд бол Оросын холбооны улсын 20 орчим мянган цэргийн албан хаагчид байдаг гэсэн тоо баримт байдаг.
За 2004 онд Прибалтикийн орнууд одоо НАТО-гийн гишүүн орн болсноор Украинчуудын одоо Европ холбоонд болон НАТО-гийн гишүүн орн болох хүслийг улам өдөөж өгсөн байдаг. За яг 2004 оны энэ үед бол одоо Украинд ерөнхийлөгчийн сонгуульд өгч байсан цаг мөч байсан. За Украины ерөнхийлөгчийн албаа өгөхөд одоо тун ойрхон байсан тухай ерөнхийлөгч асан Кучмагаас Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путин асуухтаа одоо дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд одоо хэнийг дэмжиж ажилуул зохистоо вэ гэсэн асуултанд Кучма хариулахдаа Янукович гэсэн хариулт өгсөн байдаг. За энэ талаар Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путин нэгэн телевизийн ярилцлаганд дурдсан байдаг. За ингээд 2004 онд Украинд болсон ерөнхийлөгчийн одоо сонгуулиар 6 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд гол өрсөлдөөн Оросын төлөө баримтлагч одоо ерөнхий сайд асан Виктор Янукович болон одоо сураг хүчин болох барууны үзэл баримтлалыг дагагч одоо барууны Европын гишүүн улс орн болох хүсэлтэй, за НАТО-гийн гишүүн болох хүсэлтэй Виктор Ющенко нарын хооронд болсон байдаг. За энэхүү сонгуул 2 үедээ сонгуул болсон. За эхний үед нэр дэвшигч нар хин одоо 50%-аас дээш санал аваагүй тул одоо хамгийн их санал авсан 2 хүн одоо дараагийн сонгуулийн шатанд өрсөлдөхөр болсон. За эхний одоо энэ үеийн саналаар бол Ющенко хамгийн их санал авсан байдаг. За ингээд сонгуулийн 2 дугаар одоо үед Янукович болон Ющенко нар халж үзэлдсэн байгаа. За санал хураалтын дөнгө одоо 11-р сарын 21-нд нэгтгэхэд Виктор Янукович 3% эдлэр одоо илүү саналаар ялсан гэж сонгуулийн өмнөхий хороо зарсан боловч одоо сонгуульд хяналт тавьсан гадаад дотоодын ажиглагчид сонгуульд их олон одоо зөрчил илэрч булхаатай сонгуул болсон гэж мэдэгдсэн байдаг. За энэхүү мэдэгдгээс хойш одоо маргааш өдрөөс нь эхлэн ард иргэд одоо дургуйстай илэрхийлж 50 жигсаал хийж эхэлснээс одоо улмаар бүх нийтийн хамаарсан олон сар одоо үргэлжилсэн жигсаал Украины бүх нутгаар үргэлжилсэн байдаг. За санал хураалтыг дахин одоо тоолоход Виктор Ющенко элт давуу ялж одоо Украины 3 дахь ерөнхийлөгч болсон байдаг. За түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байх явцад бас одоо хор өгч хөнөөхийг оролцсон байдаг ч одоо хорны нөлөөллөөс болж нүүрэн танигдахгүй өөрчлөгдөж одоо хэр би энэ сайжраагүй гэсэн мэдээ байдаг. Одоо та бүхэн дэлгэцэн дээр би үзүүлээ. Ющенкогийн тухайн үед одоо сонгуульд оролцож байхдаа ямар нүүр царайтай оролцож байсан. За энэхүү хор өгсөний дараагаар мань бас 3-аас 4 сар ямар ч одоо сонгуулийн үйл ажиллагаанд оролцоогүй. Үнэхээр царай нь бол хүн харахын аргагүй юм амар байсан. За хордлох, тайлах, имжлэгээ илгүүлэх Европын улс оронд очиж хорноос одоо тайлах имжлэгэнд яаралтай орсон байдаг. За ингээд ерөнхийлөгчийн сонгуульд оролцож мань хүн гээд ялсан байдаг. За Ющенко ерөнхийлөгч одоо болсныхоо дараахан 2008 онд Украин улс нь одоо НАТО-гийн гишүүн орн болох өргөдлөө өгч Европ холбоонд орохоо мэдэгдэж эхэлсэн байдаг. За 2008 онд одоо Румыны Бухарест хотод болсон одоо НАТО-гийн гишүүн орнуудын уулзалтан дээр энэхүү өргөдлийг авч эхэлсэн бөгөөд одоо ирээдүйд НАТО-гийн гишүүн болох боломжтой гэсэн хариу өгсөн байдаг. Гэхдээ ямар ч одоо цаг хугацаа хэдэн онд элсэхүү, ямар хуу одоо зарчмаар элсэхүү, ямар үйл ажиллагааны чиглэл байх ёстой НАТО-гийн гишүүн орн болохын тулд гэсэн зааварчилгаа өгөөгүй. Ер нь ирээдүйд элсэх боломжтой юм байна гэдэг хариуг өгсөн байдаг. За энэ бол Украины одоо хувьд бол ямар ч байсан эхний алхам байсан бөгөөд бас нааштай юм байна гэсэн үзэл бодлыг ард түмэнд өгч чадсан. За үүнээс хойш Оросын улбаны улс нь одоо Украинд одоо хүнсний бүтээгдэхүүнд байнга ямар нэгэн одоо шалтгаан гарган хориг тавьж эхэлсэн. За Украины одоо хүнсний бүтээгдэхүүн Оросын улбаны улсын зах зээлд нийлүүлдэг энэхүү бүтээгдэхүүний улсын төсөвт ордог орлогын 40-60% нь ерөнхийдөө энэ хүнсний бүтээгдэхүүн байсан. За энд нь хориг тавиад ирэхэд бол Украины эдийн засаг нэлээд муудаж эхэлсэн. За энэ бол Оросын улбаны улсын хувьд бол Украиныг дарамтлах, шахах ийм нэгэн том хөшөөрөг болж өгч байсан гэдгийг та бүхэнд бас хэлэх нь зүйтэй байх. За мөн энэ үеэс эхлэн одоо байгалийн хийн түвшний үнийг одоо Оросууд байнга нэмэх одоо нэг бол одоо бүр одоо байгалийн хий одоо явдаг кранта хаах одоо хаалтурыг хаах гэж ирдэг. За ийм зэрэг одоо эдийн засгийн хөшөөргөөр одоо гадаад болохоо эргэн харахыг Украинд олон удаа сануулж ирсэн. За мөн одоо Европын улс орнуудад эд хүүтэн улиралд одоо Европ холбооны улс руу Украины газар нутгаар дамжин өнгөрдөг хин одоо
хоолойны даралтыг одоо багасгах, хэмжээг багасгах зэргээр одоо барууны улс орнуудад одоо Украин бол Оросын холбооны улсын нөлөөллийн газар шүү. Битгий энэ одоо газарт одоо та бүхэн нөлөөлөх оролдоодоо гэсэн одоо сануулгыг байнга өгч эхэлсэн байдаг. За ийм байдалтай одоо байсаар одоо дараагийн ерөнхийлөгчийн сонгуул 2010 онд Украинд болсон байдаг. За тухайн үеийн сонгуулиар Янукович одоо ялалт байгуулж Украин улсын ерөнхийлөгчөөр гарч ирсэн байдаг. За Янукович бол Оросын холбооны улсын бодлогыг дэмжсэн одоо ийм хүн гэдгийг та бүхэндээ дахин хэлье. За гарч ирсний дараахан одоо олон 10 одоо Оросын холбооны улсыг дэмжсэн ийм алхам хийж эхэлсэн. За Янукович Украин улс нь ямар нэгэн одоо цэргийн одоо хүчинд нэгдэхгүй байх хууль одоо санаачилж одоо парламентаар батлуулсан байдаг. За энэхүү хууль нь одоо Украин улс НАТОгийн гишүүн орн болох одоо хүслийг одоо мухардалд оруулсан юм байдаг. За тэр цагаас хойш Оросын холбооны улстай ямар нэгэн хийм болон одоо хүнсний хориг тавих асуудал дуусгар болсон гэж хэлж болно. За мөн 2013 онд одоо Европын холбоотой хийхэр олон жил одоо ярьж хэлцэж бэлдэж одоо байсан худалдааны гэрээг Оросын холбооны улсын эдийн засгийн одоо дарамтнаас олж цуслахад хүрсэн байдаг. За энэхүү гэрээг хийлгэхгүй тулд Оросын холбооны улс Украин улсад их хэмжээний одоо хөнгөлөлтөд зээл өгөхөөр амласан байдаг. За мөн одоо худалдаж авах хийн өмнөд одоо хямдрал үзүүлэхээр болсон байдаг. За яг энэ хүү үйл явдал бол Европын холбооны улсад ирээдүйд ийсэх юм томоохон гэрээ хийхээр энэ Литв улсад болсон хуралд очоод гэрээнд гарын үсэг зурх байсан. Энэ гэрээнд гарын үсэг зурх гэж очисон юм байж уг гэрээнд гарын үсэг зурхгүй гэж одоо тэр оройно телевизээр мэдгдснээр энэ хүү украинчуудын ихээхэн дургуйслыг хүргэж тэр оройно бол одоо Украин улсын нийслэл Киев хотын төвд байдаг эрх чөлөөний талбайд хүмүүс дургуйслаа ихээр илэрхийлж цугласан байдаг. За үүний үр дүнг та бүхэн сайн мэднэ. Одоо энэ хүү чагсаал цуглаан сүлдээ мөрөгдөлтөөн болж олон ард иргэд амиа өргөцсөн ийм үйл явдал болсон. За үр дүнгийн надаас хэлэлтгүй та бүхэн үзэгч та бүхэн хэрэг сайн мэдэж байгаа хаа. За энэ үйл явдлаас хойш Янукович Оросын холбооны улс руу зугтсан бөгөөд одоо Украины Кримийг Оросын холбооны улс өөртөө нэгтгэж авсан байдаг. Мөн одоо болтол Украины зүүн нутагт одоо Донбасс болон Луганскт одоо салан тусгаарлагчид Украины цэргийн хүчтэй одоо мөргөлдсөн хэвээр байгаа. За энэ хүү одоо салан тусгаарлагчид Оросын холбооны улс одоо цэргийн болон мөнгө санхүү дэмжлэг одоо хүртэл өгсөөр байгаа гэж одоо барууных нь үздэг бол Оросын холбооны улс бид ямар ч одоо цэргийн дэмжлэг байхгүй, мөнгө санхүүгийн дэмжлэг байхгүй. Тухайн нутгийн одоо оршин суугчид Украины шин засгийн газрыг одоо эсэргүүцэж одоо салан тусгаарлах үйл ажиллагааг өөрсдөө эхлүүлсэн гэж Оросын холбооны улс үдийн болтол одоо мэдүүлсээр ирсэн байдаг. Гэсэн хэдий ч Украины Кримийг авснаас хойш болсон нэгдсэн үндэсний аянд байгууллага дээр болсон том хуралдаан дээр дэлхийн одоо нийт энэхүү асуудал дээр Оросын холбооны улсыг буруутгасаар ирсэн байгаа. Цэргийн яалтчгүй цэргийн хүч, за яалтчгүй одоо мөнгө санхүүгийн дэмжлэг, яалтчгүй одоо зэр зэвсгийн дэмжлэгээр энэхүү одоо Луганск, одоо энэ Донецк улсуудад ийм одоо салан тусгаарлах үйл ажиллагаа өдөртөл болсоор байгаа гэдгийг хэлсэн байдаг. За мөн түрүүний би та бүхэндээ хэлсэн Украин улсын одоо ерөнхийлөгч асан Янукович ерөнхийлөгч болсныхоо дараахан одоо энэ Украин улсыг ямар нэгэн цэргийн одоо бүлэглэлт байхгүй гэсэн ийм хууль санаачлаад батлуулсан гэж. За тэгвэл дөнгөж сая одоо парламент Украин улсын ерөнхийлөгч Порошенко нэгэн хууль санаачлаад сая улсын хурлаараа одоо парламентаараа хилцсэн баталсан байдаг. Энэ хууль нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг юм аа. За энэ нэмэлт өөрчлөлт нь ямар утгатай юм гэхлээр Украин улс бүрэн бүтэн байдлаа хамгаалан үлдэхийн тулд Украин улсын нутаг дэвсгэртээр 3 дахь улсын цэргийн баазыг байршуулж болно гэсэн ийм утгатай. За энэ бас үндсэн хууль дээр нэмэлт өөрчлөлт орж байгаа зүйл нь бол Украин улс ирээдүйд Европын шиг хандлагыг баримтлах болно. Европын нэгдсэн улс болон НАТОгийн гишүүн улс орн байх ийм эрмэлзэлтэй гэсэн ийм утгатай үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байдаг. За энэ бол Украин улсын ерөнхийлөгч Петр Порошенко хэлсэн үгэндээ бол Украин улс одоо бол үүрдийн Оросын холбооны улсаас нэм үсэн тусгаарлаж өөрсдөө чадхаар ийм хууль батлалаа гэсэн байдаг.
За нөгөө талаас Орос улбооны улс, Украин улсын мөргөлдөөн бол бүх талаараа явж байгаа. Цэр зэвсэг, эдийн засаг, улс төр, шашин гэд өдний хүртэл үргэлжилсээр байгаа гэдгийг хэлье. Гэхдээ энэ нэвтрүүлэг хэд их та бүхнийг чилээхгүй тулд богино яриад дуусгачих гэсэн бодолтой байгаа. Харин ер нь дараагийнхаа нэвтрүүлгээр бүр энэ Украинд болж байгаа мөргөлдөөн, Украин Оросын одоо харилцааны талаар та бүхэнд тусламжтай бас нэвтрүүлэг хүргэх байг. Хэрвээ та бүхэн сонирхох юм бол энэ талаар нэвтрүүлэг хийж болно гэсэн бодолтой байгаа. За дараагийн улс бол Молдав улс. За Молдав улс нь бол Орос улбооны улсын хувьд бас л одоо НАТО-гоос зааглах одоо буфер улс байнгын одоо байлгах зорилготой ийм газар. За газар зүүн байрлал нь одоо Румыны талаас орж ирж болох одоо аюулыг одоо дарах зорилго агуулдаг. Молдавд нөлөөж болох нэгэн арга байдаг нь бол одоо Приднестровье гэсэн салан тусгаарлагчдын нутаг байдаг. Эдний тусламжтайгаар одоо нөлөөлөх хамгийн сайн арга гэж Орос улбооны улс үзсээр ирсэн байдаг. За Приднестровье бол 1991 онд одоо бас л дэлхийн газрын зурган дээр хамгийн халуун цэг болж ирсэн ийм газар. За Молдав улс тусгаар тогтнох үеэс эхлэн одоо Приднестровье-ийн хэсгийг бол бид Молдавтай нэгдэхгүй бид тусгаар улс болно гэж ингэж зүрхсэн байдаг. Мэдээж хэрэг энэ Приднестровье-ийн асуудлын ардалт бол Орос улбооны улсын тагнуул, Орос улбооны улсын одоо зэвсэгт хүчин байсан гэж үздэг. За одоо ч гэсэн Приднестровье-ийн газар нутагт Орос улбооны улсын цэргийн бааз байдаг. За энэ нутаг бол ерөөсөө одоо ингээд энэ асуудлыг ямар нэгэн байдлаар Молдав улс Европ холбооны улс болох, НАТО-гийн улс орн болохоор зүтгэх юм бол Приднестровье-ийн асуудлыг дахин сөхөх ийм байдалтаар одоогийн байдлаар зүгээр юм хөргөөсөн байдалтай байгаа. За энэ байдал хизээ ингэж гарч ирж болохоор ийм төвөгтэй асуудал. За мөн Молдав улсад саяхан 7 хоногийн өмнө болсон парламентын сонгуулийн үр дүнг харах юм бол Орос улбооны улсын нөлөө одоо хүртэл Молдавд их байгааг харуулсан гэж хэлж болно. Орос улбооны улсыг дэмжигч одоо ерөнхийлөгч Дадоны талын намынх нь дийлэнх суудлыг авсан. Гэхдээ парламентын одоо засгийн газрыг бүрдүүлэх үс хэмжээний байж чадаагүй. Тэгэхээр ямар ч үсэн энэ одоо хилцлийн засгийн газар бий болох магадaltaй. Гэхдээ л бол Орос улбооны улс ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө нөлөөг Молдав улс сүүлийн жилүүдэд ялангуяа сошиал ертөнцөөр суртлах хулга хийж чадсны үр дүнд бол Орос улбооны улс Молдавыг алдахааргүй иймэрхүү байдалтай байгаа гэж хэлж болох юм байнамаа. За мөн Молдав улсын талаар тусад нэвтрүүлэг хийж болно. Энэ талаар ярих юм бол одоо яг энэ Приднестровье-ийн асуудал дайн юунаас үүссэн, яаж явсан, одоо ямар байдалтай байгаа гэхэд энэ талыг үзүүлэх юм бол бас сонирхолтой байж магадгүй. Та бүхэн одоо манай энэ нэвтрүүлгийн доор санс тэгдлээ бичээрэй. Би дуртай та бүхэндээ бас нэвтрүүлэг мэдээлэл хүргэхийг зорих болно. Ингээд бидний бэлтгэх хүргэж байгаа нэвтрүүлгийн цаг хугацаа нэлээд сунжирсан тул энэ удаагийнхаа нэвтрүүлгийг үгээр дуусгая. За дараагийн нэвтрүүлгээр энэхүү өгж байгаа мэдээллийг цааш нь өргөжлүүлээд одоо Орос улбооны улс одоо хурц зэрэгэлдэх улс орнуудтай гадаад бодлого, геополитик ямар бодлогод явуулдаг талаар өргөжлүүлэн хөрөх болно. Хэрвээ бидний одоо бэлтгэх хүргэж байгаа нэвтрүүлэг та бүхэнд таалагдах юм бол YouTube хуудасаар үзэж байгаа бол захиалах гэсэн товчийг дараарай. Захиалснаар та бүхэн манай нэвтрүүлгийг цаг алдалгүй үзэх болно. За Facebook хуудасаар үзэж байгаа үзэгчд маань манай одоо нэвтрүүлэг таалагдах юм бол лайк дарж манай Facebook хуудасанд нэгтээрэй. Ингээд дараагийнхаа нэвтрүүлгээр та бүхэндээ эргэн уулзцгаая.